За, улсын хурлын гишүүд та бүхэнд орой мэндийг хүргье. За, Монгол Улсын ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж байна. За, Гомжовын зан чадар дарга таныг бүрэн дүрэн дэмжиж байна. За, яагаад гэхээр та олон жил улс төрийн тогоонд шанагдсан. За, туршлагатай хичээж ажиллаж чаддаг. За, төрийн албан өндөр албан тушаалд бас томилогдож ажиллаж байсан. Тийм хүн болохоор одоо дэмжиж байна. За, надад нэг асуулт, нэг санал байна. За, эрчим хүчний салбар илгээрээ мөлгсөн гэдгийг хүн болгон мэдж байгаа. Бид Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг яриад байгаа хэрнээ эрчим хүчээр хангаж чадахгүй нөхцөл байдалтай байна. За, өмнөх энэ засгийн газрын сайд нар Жавхлан сайд байж байна, Бямб цогт, Туван, Одонжаа, Дэлгэр сайхан, Эрен Арлсан нам, Ардын нам гэлтгүй сайд нар бол сайн ажилласан. Тэрэн дотор Шолилсүрэн сайд бас эрчим хүчний салбарыг боломжийн сайн удирдсан гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Шолилсүрэн сайд эрчим хүчний салбарын өнөөгийн байдлыг альва хурлаан ард түмэнд ил дод нээлттэй илэн далангүй танилцуулж байдаг. Үннийг л хэлдэг. За, эрчим хүчний салбар бол дөрвөн толгойтой болсон гэд хэлээд байгаа. Асар хүнд байгаа. За, энэ шуулган нэгдсэн шуулганд байр сууриа илэрхийлдэг. За, гишүүч байгаа. Ингэс эцэг гишүүн байна. Одоо эрчим хүчний тухай хуулийг санаачлаад явж байна. Сэнгүн гишүүн бас байр сууриа байнга илэрхийлдэг. Зол жаргал гишүүн байна. За, Очирбат гишүүн байна. Эрчим хүчний бие даасан одоо байдлыг яаж хэрэгжүүлэх вэ? Сэргээгдэх эрчим хүчийг яаж одоо хөгжүүлэх вэ? Энэ тал дээр байнга одоо байр сууриа илэрхийлж байдаг олон хүн санаа зовдөг. Эрчим хүчний салбарын нөхцөл байдал хүнд байгаа үнэн. Тэгэхээр одоо би юу хэлэх гэдэг нээр хэрв эрчим хүчний одоо сайдыг солихоор бол Чойжо сайдаас дутахааргүй одоо улс төрийн зоригтой, туршлагатай, ноён нуруутай салбараа сайн мэддэг сайдыг бол та томилуулан ажиллах нь зүйтэй гэдгийг л хэлэх гээд байна. Ер нь салбартаа тэргүүлэгч нарыг та татан авч сайд нараа сонгосоо л гэж хэлхийг хүсэж байна. За, ийм хүсэлт байна. За, асуулт. Баруун бүсийн эрчим хүчний систем бас эрсдэлтэй. За, Чангабил гишүүн 1 минут нэмж. Окей. За, баруун бүсийн одоо хэрэглээний 80% бид Оросын холбооны улсаас импортлон авч байгаа. Дотооддоо 20% л импорт одоо үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр одоо Эрдэнэ-мөргөн ус цахилгаан станц баригдаж байгаа. Барилга угсралтын ажил нь бараг 4 жил үргэлжилнэ. 4 жилийн дараа ашиглалт нь орсны дараа бас баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүй. Тэгэхээр баруун бүсээр сонгогдсон одоо энэ гишүүд шинээр эрчим хүчний одоо их үүсвэрийг нэмж барихаар, өөрөөр хэлбэл ховд гол дээр усан цахилгаан станц нэмж барихаар тийм судалгааны ажлууд хийхээр төлөвлөж байгаа. Энэ ажлыг та дэмжиж ажиллах уу? Дэмжих үү? Ийм нэг асуулт байна. За, баруун бүсийн эрчим хүчтэй холбоотой Зандаш нар дарга хариулъя. За, ер нь эрчим хүчнийхээ бид нийт хэрэглээний 76% дотоодоос хангаж байгаа. Нийтээ $193 сая эрчим хүч гадаадаас импортлдгийн дийлэнх нь баруун бус санагдаж байгаа. Ийм ч учраас бид Эрдэнэ-мөргөнгийн усан цахилгаан станцыг бид хэрэглэх газрын дарга байхад манай ерөнхий сайд байх үеэс эхлээд одоо олон жил судалж ярилцаад гацаад хамгийн тохиромжтой бас би өөрөө очиж үзэж байсан. Тэр ховд гол дээр баригдах усан цахилгаан станц бол баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах ийм чадвартай төсөл болно. Дээр нь Баянгор аймгийн Байдргийн усан цахилгаан станцыг бол эдийн засгийн өрөөсгөлтэй гэж тооцож байгаа. Гэхдээ бид бол бөөн цагаан нурд үзүүлэх байгаль орчны экологийн үнэлгээг заавал эцлэн хийж эхлүүлнэ гэсэн ийм шаардлага тавьж байгаа. Ингээд энэ сэргээгдэх эрчим хүчний нийт чиг хандаг бол дэлхийн нийтийн чиг хандаг болж байгаа. Үн нөртгөн чиг хямдарч байгаа.
нарны зай их усүрийг байгуулах судлаа эрчим хүчний яам амжилтаар хэрэгжүүлсэн Монгол улс дэлхийд байгалийн баялгаараа дэдэггүй нарны эрчим хүчний нөөцөөрөө бас тэргүүлдэг улсуудын нэг ээ. Ийм учраас сэргээгдэх эрчим хүчний хандлага бол манайх энэ эрчим хүч импортлогчоос эрчим хүч экспортлогч улс болох ийм бүрэн болцоотой сэргээгдэх эрчим хүчний болон одоо дулаан эрчим хүчний ийм нөөц болцоотой улс. Ийм учраас энэ чиглэлээр нь бол нэлээд томоохон хөгжлийн бодлого дэвшлүүлж эрчим хүчний хараат байдал хангаа зогсохгүй эрчим хүч экспортлогч улс болох зорилтыг дэвшүүлж нэг ялангуяа одоо уур амьсгалын өөрчлөлт карбон трейдинг гэж байгаа энэ үед бид сэргээгдэх эрчим хүчний томоохон нөхцлүүдийг төр хувийн хүчний түншлэл гадаадын хөрөнгө оруулалтын замаар шийдвэрлэж эрчим хүчний хараат ус байдлаа хангах юм бүрэн болцоотой. За болсон хүчний бодлогын асуудал бол энэ ерөнхий сайдын бүр ирэхэд хамаарах бөгөөд томилогдсон тохиолдолд яригдах асуудал баха гэж бодож байна. Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг бол энэ Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станд 100% хангаа зогсохгүй. Энэ нийтдээ бол нэг 795.9 тэрбум төгрөгөөр баригдаад 2030 онд ашиглалтанд орох юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энийг бол бүрэн дэмжиж ажиллана гэж. За улсын хурлын гишүүн Цэндийн Баатар хүү.